тэгээд яг ингээд дотор нь оронгууд хаанч утсан хөгжим ихшгэлж яадаг. Сонгодогч бай, үндэснийч бай хөгжим ингээд ихшгэлээд хүүхдч бай, томчууд нь ч ингээд бэлтээ байж яадаг. Тэг яг л тэр урлагийн мэдрэмж, тэр урлагийн боловсролыг авах газар. Тийш оронгуудаа сонь дарагдцсан шүү дээ. Юу н тэр том сүр, тэр олон уран бүтээлчдийн одоо юу гэдгийг юм дарагдцсан. Яг үндэ би бол яг тэр хүсэжсэн дуу, тэр хайжсэн тэр урсгал, тэр нэг жанр нь яг сэтгэл таарах юм. Сайн байцгаана уу? Сонсогчтой, үзэгчтэй. Энэ цаг мөчид Хөөх Тэнгэр подкастын маань ээлжид нэгэн дугаар та бүхэнтэйгээ хамтдаа эхлэхэд бэлэн болсон байна. За Монгол контри урсгалын төлөөлөгч болсон бас нэгэн онцгой дуу хоолой дуучин Баатар манай зочноор хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд юун төрөнд бас үнэтэй цаг зав зарцуулаад ирсэн баярлалаа. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд бас сайхан нэвтрүүлэгт урьж байгаад баярлалаа. Тэгээд юу яах гэж яг ингэж микрофоны хар цавах гэж бас нэлээд боллоо тий. Цаг зав юу яаж хардаггүй. Зүгээрээ тэгээд одоо ингээд эхэлсэн юм чи сайхан явчихна тий. За Баатарын хувьд мэдээж за миний одоо судалснараа л яг 22 оноос хойш яг идэвхтэй дуу уран бүтээл нь хүмүүст их сайн хүрж явах шиг байна. Ер нь яг энэ уран бүтээлч болох яг энэ уран бүтээлийн чиглэл рүү явах нь ер нь хизэнээс эхэлж бай. Одоо уран бүтээл гэдэг чинь их баг гэлтгүү. Тий, ер нь л одоо яригдэн штэ. Би дуучин болмоор байна гэдэг бодол хизээд байна. Тэгэхвэл одоо баг бага наснаас яригдана л да. Нэг биш 3 4 4-р ангид л үүдээ хамгийн анх дуулж байсан байдгийг. Тэгээд тэр үед мэдээж сургуулийн дуу хөгжмийн багш ойр тойрны усуд маань ерөнхийдөө энэ нэг дуулчмаар хүүхд байна гэж анзаараад тэгээд тиймэрхүү хүүхдүүдийн чинь ингээд нэг сумын сургуулийн сумын арга хэмжээ дээр бас нэг хамруулаад оруулдаг шүү дээ. Тэгээд тэгж эхэлсэн юм шиг байгаа юм. Тэгэл тэрнээс хойш ангийнхаа одоо өмнөөс урлагийн үзлэгт орж явсаар байгаа. Ер нь мэрэгчлээ урлагийн хүн гээд ер нь баг багтаал бараг тодорхойлцсон л байсан дөө. Тэгтээ яг нэг айхтар сүрхий багаасаа тодороод ч гэдэг ч юм уу нэг хуралдаан тэмцээнд гоцгороод нэг одоо сүрхий хүн амьтантай хамтарч юм хийгээд байсан юм бол байхгүй. Тэгж явсаар аваад гэдэг чинь 22 он гэдэг чинь бараг 30 орчим жилийн дараа гэх юм уу. Үндсэндээ дууран бүтээлээ олон нийтэд дэлгэсэн гэсэн үг. Тэрнээс өмнө бол яг урлагийн мэрэгчлэрээ эзэмшээд сураад төгсөөд улсынхан байгууллагт ажиллаад уран бүтээлч замаа бол ализэний нэгэд ингээд ихсэн байсан. Яг олон нийтэд олонний хүртэл болгож дэлгэсэн цаг хугацаа бол яг 22 он бол тарж байна. Тэгэхээр хүүхэд байхад яг тэр нэг өөрт чинь энэ хүүхэд энэ залуу одоо энэ Баатар гэдэг хүүхэд дуулж чадна гэдэг итгэлийг одоо гэр бүл багш одоо эргэн тойрных нь өгсөн байж тээ. Тэндээс ер нь яг хэний үг яг үнцэнтэй болж үлдчихэв. За яг уу одооны хүүхдүүд чинь ингээд 2 3 настай байнгутаа л сүрхий юм яриад ой санамж энэ төр айхтар байна штэ. За тэднэр шиг бол тим юм байхтай байсан гэж тэгэд тим үг хэний хэлсэн үгийг санаж ийн гэж дудлаа яриад байгаа. Яг үндэ одоо энэ биднес үеийн цаг хугацаа бага насны цаг хугацаа одооны хүүхдүүдийн цаг хугацаа яг үндэ шал өөр байх шиг байна. Би одоо бараг цэцэрлэгт явж ирсэн хэсгээ бараг бүдэг бадаг сандаг. Тэгээ тим багт чинь тэр хүмүүсийн тэгж хэлжсэн үгийг бол яг үндэ мэдэхгүй байна. Мэдэхгүй байна. Яалтчгүй одоо дуулж ясныгаа сандаг. Тэгээ нэг 3 билүү нэг одоо зураг байхаа байдаг юм л та. Тэгээ тэрийгээ сандаг. Яг уу манай бэр ихч хамгийн том бэр ихч маань манай одоо сумын сургуулийн насаараа ажилласан дуу хөгжмийн багш байдаг. Манай ойрын одоо том бэр ихч маань. Тэгээд үндсэндээ бид гэр бүлийн юм ойрхон байдаг учраас анзаарсан болов уу гэж би зүгээр одоо боддتي. Тэгээ тэр бэр ихч маань одоо Отгон Жаргал гэдэг Аранга аймгийн Тариац сумын ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш. Одоо гавьны хамгаалтанд гарсан. Тэгээд намайг үндсэндээ нээсэн гэж би бэр ихчтэй талархаж явдаг. Тэгээд л гэр бүлийнхэн одоо аав ээж маань үндсэндээ дэмжиж тэрнээс хойш явсан байх гэж бодож байгаа. Тэгэхээр тэр хүний бас том нөлөөлөл байсан байна гэж ойлгож болох нь шүү дээ. Яг надад болохоор тэг санагдаад байхгүй юу. Яг хүүхэд байхад одоо чинь би өөр дээрээ ярихад одоо би ингээд сэтгүүлч хөтлөгч хүн байна шүү дээ. Тэгэнгүүт зохион бичлэг хүчтэй ингээд дуртай. Тэгээ сайн байна. Энэ
сайн зохиомжлыг хийнэ гэд надад итгэл өгөөд байгаа юм шиг санагдсан байхгүй. Тэгээд нөгөө бичдэг хүн чинь янз бүрийн болно одоо нөгөө сургуулийн урлагийн үзлэг болно хин хөтлөх байнгут энэ бичдэг юм чи энэ сайн хөтлөн гэд. Тэгэнгүүт нөгөө нэг тэр надад өгж исэн итгэл нь намайг ингээ авч явсаар агаад одоогийн ингээд энэ одоо хөгжих ёстой эсвэл одоо энэ мэрэгжил рүү хөтөлсөн болов гэсэн зөвхөн надад нэг тийм ойлголт төрөөд идэв. За Монгол контри урсгал ер нь энэ урсгал яг хизэнээс яригдав. Ер нь энэ бас Монголыг бас контри урсгалын нэг төлөөлөл болгож харуулж байгаа маш том төсөл гэж бол би харж байгаа юм. Тэгээ энэ Монгол контри урсгал та ер нь хизэнээс холбогдов. Яагаад энэ чиглэлээр одоо дуу уран бүтээл төрөж эхэлвэ? Энэ эхлэлийг хоёул ярилцъя гэх ба. Би бол яг 2020 онд ковидын үеэр яг уулзаж энэ уран бүтээлүүдтэй ажиллах болсон. Тэгээд түүнээс өмнө бараг 10 жилийн өмнө гэдэг чинь 2010 оны үед юм шиг байгаа. Үндсэндээ ийм дуу уран бүтээл хийж ийм шин урсгал одоо хөгжүүлэх гэдэг санаа эхэлсэн байна. 10-аад оноос. Тийм. Тэгээд дуу хөгжим хийдэг энэ хөгжмийн улсуудтай одоо уулзаж санал тавьж яваад тэгээд цаг хугацаа одоо тэрэнд нэлээ орсон байна л да. Яг тэр хүсэжсэн дуу тэр хайжсэн тэр урсгал тэр нэг жанр нь яг сэтгэл таарах юм. Тэгээд 20 онд намайг уулзсан гэхээр тэрнээс өмнө нэг 2 жилийн өмнө ч гэлүүдээ баг энэ дуунууд маань ихнээсээ төрсөн юм байна. Тий. Тэгээд дуугаа их л зохиочоод ямар хүнээр дуулах вэ яах вэ гэж ярилцж явж байгаа. Тэгээ бас өндөө олон улсуудтай хамтарч ажиллаж үзэх гээд одоо тий нөгөө юугаа таарах нь болох нь гэж явж байгаад ер нь бол баг хамгийн сүлд над дээр ирээд тэгээд цаашаа ажиллахаар болсон байж байгаа. Тий. Тэгэхээр ер нь бол 10 оноос ихтэй одоо энэ мэдрэмжийг хийх гээд явж исэн байж та тий. Тэгээд тэндээс холбогдоод одоо энэ чиглэл маань эхэлсэн гэж ойлгож байна. Тийм. Тэгэхээр надаас намайг одоо бараг оюутан байх үед энэ ажил маань үндсэндээ анх эхэлж явсан байна. Тий. Тэгээ би сүүлд 20 онд л одоо уулзсан гэсэн үг. Тэгээд нэг 2 жил ажилласны дараа яг дунд нь ковид нэг жоохон сааруулсан. Тэгээд 22 оноос яг энэ бүтээлүүдээ яг олон нийтэд хүртэл болсон. Ковид ч бас ингээд нөгөө уран бүтээл олон нийтийн бүх юмыг ингээд нэг хэсэг ингээд хөрмөргөө байх. Тийм. Гэхдээ яг хуу нийт утгаараа тийм боловч зарим нэг уран бүтээлч хүмүүст заримд нэг гэж байх. Ер нь энэ заавал нэг юм одоо юу яаж ажиллахгүй те гэрээсээ гараад өөр газар очиж ажиллах одоо ажиллахаас бусад ийм одоо юугаар гэх юм оюунаар ажилладаг гэх юм уу. Ийм хүмүүсийн хувьд бас их гоё боломж гарч ирсэн юм байна лээ. Гоё цаг хугацаа тий гэртээ илүү тухтай бодох тий магадгүй гэр бүлийнхэндээ цаг хугацаа гаргах тэгээд тэрнээсээ үүдээд магадгүй банк студ дээр одоо дуу уран бүтээл дээр ярихад банк студ дээр очиж дууга зохиодог байсан хүн магадгүй гэртээ нэг 14 хоног яг огт гэрээсээ гарахгүй байнгут гэр бүлийнхнийг илүү анхаардаг ч юм уу өөр бусад юм төвлөрдөг ч юм уу тэндээсээ бас магадгүй нэг уран бүтээлийн сэжүүр хатгадаг ч юм уу тий гисэн ийм одоо давуу тал байсан байна. Тэг яг эндээс ч үүдээд бас нэг миний энэ цомгийн маань ганц нэг дуунууд яг тэр гэртээ хөл хорионд хаашаач гарахгүй байж явах үедээ зохиогдсон байт юм бэл. Тэгэхээр нөгөө нэг яг гой бодож төвлөрөх цаг хугацаа гаргаж гисэн. Тий. Тэгэхээр альва юм чинь 100% сөрөг 100% одоо сайн гэсэн юм тусаа туйл байхгүй гэдгийг л нэг илэрхийл байх гэж бодож байгаа. Тийм ээ. Тэг нэг үйл явдал байхад ард нь олон өөр өнцгүүд бас үүсэж байгаа шүү дээ. За дууны тухай соёл ярмаар байна. За Баатрын дуунууд гэдэг юм бол сархад харуулын шуудан нандин төрөх матраач олон гайхалтай дуунууд байна. Тэгээ сархад дууны тухай яриа гэж бодож байна. Би нэг ярилцлагыг нь үзэхэд бол энэ бол одоо сархтын тухай дуу биш. Энэ бүсгүйн тухай дуу гэсэн байсан л та. Энийг хоёлоо гоё дэлгэрүүлээд яриад өгөө. Тий, яагаад тэгж хэлсэн бэ гэхээр анх энэ дуу цэцгцнаас хойш нөгөө яг ерөнхий нөгөө хөгжмийн тэр нэг мэдрэмж хүмүүст өгж байгаа мэдрэмж тэр шүлгийн тэр нэг гоё сонин одоо сонин юмнууд илэрхийлэмж байгаа байхгүй сэтгэл нэрн сэтгэлийг чинь одоо нэрнэ энэ төр гэ тэ тэр сэтгэл нэрнэ гэдэг үгэн дээр нэлээд олон хүмүүс анхаарч анзаарсан байт юм байлаа дараа нэг ярьж яхад тэгээ нэгдүгээр тэр үгний хувьд хоёрдугаар тэр
хөгжмийн мэдрэмж тэр нэг гоё хөнгөн байгаа байдал те нэг юм дальж ханчмаарч юм шиг тэгээд тэр нь хүмүүст нэг юм сархад хүртэх одоо тийм сэтэл төрүүлээд байна юм шиг одоо ойлгоодсон юм шиг байгаа. Тэгээд сонсохоор тий тэгээд нэг 100 татчмаарч юм шиг гээд нэлээдэн хүмүүсийн одоо маазрал тийм юмнууд видеонууд зөндөө харж ирсэн. Тэгээд намайг дандаа меншн хийгээл харуулаад явуулаад тий дуун дээр чи ингэсэн байна тэгсэн байна тэргээл. Тэгээд тэр одоо бүгдээс анзаархад хүмүүс л энэ дууг ер нь сархад гээд нэрлэлчингүүд шууд нэрээр нь дууных нь нэрээр архины тухай дуу гэж ойлгоод байгаа юм байна гэдэг ойлголт авсан байхгүй. Тэгээд нэг ярилцлаганда болон одоо тайзан дээрээс зарим нэг тохиолдолд энэ бол сархад хүртэх тухай сархад сурталчилсан ч юм уу тийм ээ ямар ч утга байхгүй шүү. Сархад гэдэг сайхан монгол үг байна. Одоо яг арх гэж л яриад байгаа тийм үү. Сархад гэж сайхан монгол үг нь үндсэндээ бол нэрмэл монголчуудын одоо цагаан эдэнээсээ боловсруулж байгаа юм шүү дээ. Нэрмэл арх те. Энэ шимээ архийг одоо нэрж одоо боловсруулж байгаа бүсгүйг харж тэнд бас одоо өөрийн бодолтой төсөөлөл авч байгаа хүний мэдрэмж юм байлаа л дээ. Манай квиз ахын маань бичсэн тэр төсөөлөл. Гэхдээ өөрөө болохоор одоо юу гэдгийг нэг тогоон иржсэн бүсгүйг одоо хөдөө явж байгаа хараад ч юм уу зохиосон юм ерөөсөө байхгүй. Бас л зурагтаар харж байгаа тогоон ирж байгаа үйл явцыг ингээ хараад тэгээд тэндээс хэрвээ би тэнд очисон бол гэдэг ийм тэнд энэ цаг хугацаанд байсан бол гэдэг одоо төсөөлөл аваад тэндээс бичсэн байт юм байлаа. Тэгэхээр үндсэндээ тийм угаасаа уран бүтээлч хүн чинь ерөөсөө нэг тийм заавал тэндээс ингэсэн гэсэн юм байхгүй бас төсөөлөх чадвар тийм үү бас бусдыг ингээд боддоор хараад тэндээс бас авах мэдрэмжнүүд бол гайхалтай байж ич уран бүтээлж байгаа гэх шиг байна. Тэгээд тэр тогоон ирж байгаа бүсгүйтэй үндсэндээ бодлороо харилцаж байгаа маягийн тийм дуу болохоос биш сархад ууж согтох сархтыг сурталчилсан утга бол нэгийнхэн ч үгүй юм байхгүй шүү. Тий. Тэгээ бас давхар гүйсах маань хэлжсэн тэрийг бас хэлмээр санагдаж байна. Яг уу архины тухай ойлголт одоо Монголд нэлээд хавтгай нэлээд байла одоо яг сайхан татарч байгаа гэж ойлгож байгаа залуучууд маань архины хэрэглээ багасгаж байгаа. Тэгээд энэ маань юу вэ гэхэлэр нэлээд тийм өндөр градустай архины соёл орж ирснээс хойш энэ монголчуудын гоё зөөлөн энэ архины эдэний дээж гэд байс дээр нь байдаг тэр архины тухай ойлголтыг бол нэлээд хөндрүүлж доош нь унагсан одоо ийм юу болсон. Тэгээ нөгөө талаасаа бас тэр зөөлөн эдийг хэрэглэх соёлыг бас давхар тэрүүгээр нэрмэлийг одоо харуулж байгаа ч байж бас болох юм. Тэрнээс бол хатууд төрлийн тэр архийг бол дэмжиж байгаа зүйл бол байхгүй. Тэр гэхдээ яг нэг хүмүүс болохоор нэг шууд тэгээд нэг юм одоо хөнгөн юм минет маягаар бас ингээд өгөөдөд дээ шүү дээ. Гэхдээ яг ингээд анзаар одоо уран бүтээлч тэр өөрсдөө анзаар болж явахгүй бол дуу одоо гуйвцсан буруу одоо юунаас болоод те гой байд шал өөр утгатай болцсон түүх зөндөө байдаг. Тэгэхээр энэ сайхан боломж байна те танаа подкаст ч юм уу тэгээд нэг ярилцлага сонингийн ярилцлага өгөх энэ мэдээллийг түгэх олон төрлийн юм цаг хугацаа цаг үед амьдарч байгаа нөхцөлд ингээд хилээд явах нь зөв юм байна л гэж ойлгож байна. Зөв тайлбарлаж авахгүй бол дуу ингээ үндсэн утгаасаа ингээ бүр гажаад явцсан өчнө олон тохиолдол. Одоо жишээ нь хамгийн тод жишээ нөгөө шаруугаан алдарт гэгээн алсад одох юмсан гэ сайхан бүтээл байгаа шүү дээ. Тансаг аялгаа байгаа шүү дээ. Хайрын тухай аялгаа юм бэлээ шүү дээ. Одоо ингээ те одоо сүүлчийн замд нь үдэх аяд тавьсаар байгаад тэр юу ингээд юм юу болцсон кодлж байна кодлцсон байгаа ч гэдэг. Бас нэг тийм утгаас хамааргүй архины дуулахчмааргүй байна гэх юм. Тийм шүү дээ. Энэ хамгийн түрүүнд одоо зөндөөл байна. Уран бүтээлээ хайрлаж байгаа хүний одоо хайр байна шүү дээ тий. Нантан төрх гэдэг дуу Монгол киноны нээлтийн араас энэ кинотой их зохицсон юм шиг санагдаад тэгээд тайлбартаагаар оруулсан байсан. Тэгээд би болохоор яг Монгол киног үзсэн нэрхад яг үнэхээр миний дотор үлдчихэд тэгээ нэг юм дутуу байгаадсан байхгүй нэг л тайлагддгөө. Тэгээ яг нандин төрхийг одоо тийч нэг зургнуудын нийлүүлээд нэг юм одоо юм юугаар хийцэн байсан шүү дээ. Тийм зургийн эвлүүлгээр цамг маягаар хийцэн байсан. Тэгээд би яг үзээд яг кино үзээд дууг нь сонсоод ингээ онгоосаа. Гэхдээ энэ хоёр уран бүтээл болохоор ингээ тус тустай ингээ бүтцэн. Тийм ямар ч байж таарсан тий. Дараад нь одоо киноны уран бүтээлчдээс ч юм уу комент одоо сэтгэл ирсэн үү? Харин энэ ягаад энэ Монгол киноны зургуудаар эвлүүлэг хийгээд тавих болсон бэ гэхээр жүжигчин амраах маань над руу халагдаад
Ахын кино юу яах гэж байна? Нээлт хийх гэж байна. Ахын чиний дуунуудыг сонсд юм аа. Тэгээд ахын киноны нээлтэн дээр ч дуулаач гэдэг урилга өгöd. Бүр яг нээлтэн дээр нь. Тэгээд нээлтэн дээр нь оролцоод үргэлжлүүлээд киногоо үзээд. Тэгээд тэр киног үзчих явцдаа ерөөсөө нандин төрхтэй бодогдсон надад. Тэр хоёрын одоо тэр хайр сэтгэлийн нэг юм илэрхийллийг тэр нэг угаасаа дуучин учраас тэр энд нэг юм дууны юм дутаад байгаа юм шиг санагдаа тий. Угаасаа л энэ тэр хоёрын хайр нандин байгаад байгаа байхгүй юу? Учиргүй ингээд хайрлалцаад одоо бие биенийхээ хайрыг мэдрээд ингэсэн цаг хугацаа байхгүй хэрнээ. Ингээд дандаа боломжгүй байсаар байгаа тэр кинонд дуусч байгаа. Тэгсэрнээ ингээд хайртай ингээд нандин мэдрэмж нь байгаад байдаг. Тэгээ яг тэр юм дээр киногоо үзэж байхдаа энэ тэр нандин төрхөө яг цацааг байсан. Бас YouTube-д оруулаг байсан. Тэгээ дараа нь амраахт хэд хоногийн дараа аха кино үзлээ, инглээ тэглээ. Энэ дуу маань яг энэ хэсэг таарах юм шиг байна. Одоо яг Монгол киноны Ост гэж бол яг гараагүй байсан. Одоо ч юм бараг байхгүй хаа тийм дуу байдгүй санагдаж байна. Мэдгүй. Яг байдаг ч гэж магадгүй. Би бол мэдгүй шүү. Хин нэнэ хин хоёрын алтан жаргалахын гойлон явсан тийм. Тэрнээс өмнө гараагүйсэн байхгүй. Тэр дуу дараа нь гарсан. Тэг би хэлжсэн. Тэгээд яг official дуу байхгүй бол нүгийнх нэг ийм дуу байна шүү. Танаа сонсоод үзээч ийм юм байна. Зочргүй одоо видео одоо бол ийм биш. Зүгээр ямар ч байсан таны одоо зөвшөөр бол ийм болж болох юм аа гэд санал тавиад болж юм гоё болж байна. Тэгээд тэд өөрсдөө тэр хэвлэлгээ хийгээд энэ тэгэхээр бүр юм хамтарч ажилласан үйл ажиллагаа явагдсан байна шүү дээ. Би болохоор яг тэр дууг сонсчоод киног үзсний араас ингээд дууг нь үзэхэд бол яг ингээд миний нэг юм одоо дотоод шунал яг тайлгдсан байхгүй нэ. Киног нь үзчихээ дахиад нэг үзчих мэрч юм шиг те нэг юм хүнд нэг тийм бодол төрдөг шүү. Яг тэр мэдрэмжийг онгойлгосон. Тэгэхээр чамд бол яг үзэхэд бол яг л тэр дуу бол шууд л буусан юм байна шүү дээ. Тий. Эхний үзүрийг ч үзсэн байна те дээрээс. Тий. Гайхалтай. Тэгээ яг тэгэл уран бүтээлч хүмүүс чинь яг би нэг учиргүй зохиож мохоож одоо шинийг санаачилдаг бас төрлийн юм бас их биш. Гэхдээ уран бүтээлч хүний хүнд байх ёстой зүйл бол яг ийм байдаг. Яг тэр одоо хүнтэй ярилцчих үедээ ч гэсэн тэр нэг дараагийн уран бүтээл эсвэл өөрт хэрэгтэй тэр ситуацийг авч явах хэрэгтэй байдаг. Гайхалтай. Эрэл хайгуулж бас байх хэрэгтэй байдаг. Тэр бол угаасаа шаардлага байдаг. Уран бүтээлчний хувьд ерөнхийдөө бол одоо өөрийнхөө одоо ингээд дууг ингээд бусдад хүргээд ч юм уу одоо ийм олон нийтэд түгээх ч юм уу тэр болгоноос ингээд мэдээж одоо талархал янз бүрийн мэдрэмж өгдөг бол авдаг бах. Гэхдээ энэ дундаас яг нэг юм мартагдчихгүй. Заяа. Нэг тийм урам зориг ч юм уу гоё юм мэдрэмж авч ирсэн зүйлээсээ болцож. За одоо зөндөө байдгаа. Гэхдээ нөгөө ахаад хэлий. Яг сайн сандгүй мараа зөндөө нөгөө нэг хүнтэй ч холбоотой байж магадгүй. Эсвэл нөгөө бидний үеийн одоо юу энийгээд нэг юм цаг үетэй ч хамаагүй холбоотой байж магадгүй. Тэгээд өчнөө олон сайхан магтаал урамшууллыг хэлж идэг. Тийм тэр хүмүүстэй үнэхээр талархаж явдаг шүү. Гэхдээ бүгдийг нь яг үндэ одоо санаж бодож явж чаддаггүй. Тэгээд тархич нь бас хэмжээ хязгаартай байдаг юм шиг байна. Зүгээр хамгийн ойрхон гэвэл сая бид нэр Америк, Канадын 10 гаруй хотуудаар тоглолт хийгээд ирлээ. Тэнд байдаг монголчуудтайгаа уулзаад ирсэн. Тэгээд тэнд байдаг монголчуудын маань одоо хэлсэн үгнүүд л одоо хамгийн ойрхон байгаа учраас санагдаж байна. Ойрхон байгаа учраас. Тийм. Тэгээд тэнд нэг гоё одоо үг байсан. Одоо үндсэндээ нийтдээ монголчуудынхаа ингэж одоо хэлж байгаа. Гэтэ яг миний ганц нэг дуунуудыг жишээ авч хэлж илсэн л та тий. Тэгээд YouTube-ээр ингэж сонсдгоо. Тэгээд Монголынхон уран бүтээлчдийн тэр уран бүтээлийг бид нар сонсоод Монголдо очисон юм шиг мэдрэмж авдаг. Та нараасаа тэр Монголынхон тэр анхаарыг салхийг мэдрэх шиг болдог. Үнэрийг үнэртэх шиг болдог шүү. Тэгээд та нар маань энэ уран бүтээлүүдээ бити одоо таслаарай. Та нар маань одоо улам гоё уран бүтээл хийгэрэй гэдэг урмыг яг үгийг хэлж ирснийг би одоо санаж байна. Тэгээд тэнд бас их сайхан санагдчихсэн. Ерөнхийдөө одоо YouTube сэтгэлдлүүд ихэнхийг харахад нэрээ бас гадаадад байгаа, хэлийн чандад байгаа монголчуудын маань одоо дийлэнх сэтгэл байх шиг энэ анзаарэгддэг шүү. Яг тэр нэг нутгаасаа хол байгаа хүнд
нутагтаа ойрхон байгаа ч юм шиг мэдрэмж өгч байна шүү дээ. Яг тэгдэг гэж хэлж ирсэн. Гайхалтай. Энэ уран бүтээлчний хувьд бол энэ чинь бас том урмын ташуур өстэй. Тэглэг байх. Тэглэг байх. Дуунууд сэтгэл нэр нь цомог ер нь ямархуу үйл ажиллагаатай бүтсэн юм бэ? Энэ талаараас ярих гэж бодож байна. Сэтгэлийг нэрнэ гэж нэрлсэн байна шүү дээ, тий? Энэ одоо нэр их одоо түрүү хэлчихсэнтэй нэг хүмүүст их онцгой санагдсан байна лээ. Надад бас их сайхан таалагдсан. Үндсэндээ сархад дууны маань сэтгэлийг минь нэрнэ гэдэг одоо яг тэр үнээс тэр бадгийн төгсгөл байгаа. Тэндээс аваад одоо цомгоо нэрлсэн. Тэгээ энэ цомог маань одоо би дуулж эхлэхээс өмнө ерөнхийдөө бэлэн болцсон байсан. Тий. Тэгээд яг үндэ дуулах эзнээ хайж байсан байна. Яг наан зөндөө хүмүүс одоо дуулж үзэж шалгуулсан гэх юм уу, шалгуурт орсон гэх юм уу. Тэгээд альва юмд чинь бас нэг юм юу таарах нэг юм гэж байна л да. Цаг үе болон тэр нэг юмн таарах энэ төр гэдэг нэг юм байдаг шүү. Хүн яг нэг яг өмнө олччээ гэж нэг одоо ярддаг шүү яг өөрөх юмыг. Хэдий мундаг сайн дуучин сайхан одоо уран бүтээлч байлаа гэд дуу зохихгүй болохгүй тэр нэг наалдахгүй юм зөндөө байдаг. Тохирон таарахгүй ч юм тий. Тэгсэн хэрнээ төсөөлөгөөсөн хүн одоо дуулангууд яг дууд нэрэл ярихад дуулангууд нь хөөрхөн эвлээд болчдөг ч юм уу тий. Хүнд өгж байгаа мэдрэмж нэг гоё болоод харчдаг юм. Тэгэхээр эн чинь л нэг тийм дуу болгон ардаа бараг өөрөө эзэнтэй байдаг, цаг үетэй байдаг гэдгийг л юм шиг байгаа юм л да. Гэхдээ би нэг өөрийгөө нэг яах гаггүй шүү. Тийм. Тэгээд одоо дараа нь манай продюсерууд ингээ ярьж яхад хэлж ирсэн. Өмнө чамаас өмнө ийм уран бүтээлч гэсэн ингээд ингэжсэн тэгээд чамааг яагаад сонгосон, ингэсэн гэдэг тэг холбоотой ч юм уу те ийм ярьж ирсэн. Тэгээд тэндээс үндсэндээ тэр дараагийн ажиллах алхмууд гэсэн үг. Магадгүй энэ цомогт зориулаад Баатрын амьдрал ингээд бэлтгэжсэн ч гэж болно шүү дээ. Чиний одоо тэгээ би яг тэгж бодоод байгаа. Бодож байгаа. Тэгээ ингээд одоо тэрнээс өмнөх одоо цаг хугацаа юмудаа бодохоор яг тэгж таарч байгаа. Тэр яагаад тэгж бодсон бэ гэхээр 15 он төгсөөд үндэсний урлагийн театр. Одоо Дараамын театр дотор хамт байдаг. Монголын мэрэгжлийн урлагийн одоо байгууллага шүү дээ. Энэ жил 75 жилийн тохиож байгаа. Энэ байгууллагт яг төгсөнгүүт ингээд үргэлжлүүлээд ажилласан. Тэгээд 15 оноос хойш сая одоо 20 он хүртэл гэдэг чинь нэг ч уран бүтээл хийгээгүй. Хувийн уран бүтээл гэсэн үг. Яг л улсынхаа байгууллагт тэр улсын ажиллаа хийгээд хаана яаж яах вэ тэрийг хийгээ байжсэн. Тэгээд уран бүтээл хийгээгүй шалтгаан маань нөгөө хойш сууж залхуурж одоо юу гэдгийг ингэсэндээ ерөөсөө биш. Хийх хүсэл байсан боловч хүнд хаана очиж хандаж юу хийхээ сайн мэдэхгүй байгаа гэсэн. Яг нь нийтлэг хандлагаараа одоо юу гэдгийг тэр зөвжмийн зохиолч тэр ч хүн дээр очиод ч юм уу уулзаад болох байсан л да. Тэгвэл миний яг нэг дотор байсан тэр нэг хүсэл мөрөөдөл мэдрэмжтэй нэг юм хурж очихгүй байсан. Тэгээд зүгээр л урд тухламаа хийгээл явж исэн. Тэгээд тэгэнгүүт гинт энэ хүмүүстэй уулзах одоо цаг хугацаад харангууд тэгээд дараа нь дуулаад ингээд хүмүүсийн яриа ах нарын яриа мараа ингээд сонсоод ангууд нэрээ сая чиний хэлдгэр энэ дууг дуулах гээд нэг ч дуу дуулахгүйгээр урд нь те нэг ч хөгжмийн зохиолчтой очиж уулзахгүйгээр зүгээр л урдах юм аа гэд бэлтгэдээд байсан юм болоо да гэдэг бас бодол байсан. Баатар ер нь хэр амбицтай хүн бай? Ер нь амбицтай байхыг урлаг шаардж байна. Манай продюсерүүд шаардж байна. За яг учиргүй амбицгүй гэд хэлвэл бас амбицийг олж харсан хүнд инээдэмтэй санагдах байх. Амбиц гаргах үе байна, гарахгүй гэж байна. Ямар амбиц гаргах уу гэдэг бас чухал асуудал юм байна лээ. Тэгээ одоо би яг энэ юмыг нэлээд анзаарч байгаа. Тэгээд гарах үедээ гаргана. Би сүүлд тэр нэг хэлний доктор хэлж байгаа бичлэгийг үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь амбиц гэхээр одоо ингээ 3 4 хүн дотроос ингээ өөрийгөө тодруулж харах гэдэг юм шиг тийм үгээр ингээд монголчууд буруу ойлгосон байна. Амбишн буюу одоо энэ амбиц чинь өөрөө сэтгэлийн хүч юм байна. Ингэж тайлах хэвээр байна шүү гэж одоо тайлбарлаж байгааг нь би сонсоод гэд надад ч нэг тийм бодлоод байдаг гэсэн баг. Би ингээд яг хиймээр байгаа хэрнээ хийж чаддгүй ингээ хэлэхээр би нэг юм өөрийгөө ингээд нэг юм тоолох гэсэн хүн болчих гээд байгаа юм шиг. Тэгээ тэр нэг юм одоо өөрийгөө буруу харагдуулах үе. Магадгүй миний ичимхий зан одоо бүрэг байдал ч юм уу янз янзын байдлаар л байсан баг.
Яг хөө амбиц гэдэг бол сэтгэлийн хүч юм байлээ шүү манайхаа. Тэгээ амбицтай үнийг бас буруу зөв гэж одоо бити ойлгоорой. Энэ бол шийдэмгий байдал дээрээс нь одоо бас тодорхой хэмжээний эр зэрэг байгаа шүү дээ. Төлөв байгаа. Зөв миний өөрийн зөв гэж одоо уран бүтээл дээр л яриа л да. Тийм. Миний өөрийн зөв гэж бодсон энэ яг зүйлийг би хийхийг хүсэж байна гэж өөрөө бодоод өөртөө зөв гэж бодсон л бол тэнд амбица гаргаад тэрнийхээ төлөө явж л таарна. Югасаа явах л хэвээр. Тийм шүү дээ. За, ижид дууны тухай ярмаар байна. Тайлбарыг нь уншсан. Энэ маш том одоо сэтгэлийн үйл тэ дуу шиг надад санагдсан байхгүй. Энэ дууны тухай энэ дуу ер нь яаж бүтв юм аа? Одоо нөгөө яаж бүтвгээд асуухаар би сайн мэдэхгүй байгаа. Тэгвэл дараа нь бол ахнаар ярьдаг. Ярьж ирсэн те тэр ахнараас одоо сонссноо л ярина гэсэн үг. Ягаад тэгэхээр нөгөө түр ярьлаа шүү дээ. Намайг өөр тэнд ингээд өөр урамтай ингээд улсын байгууллагатай ажиллаа байж явах үед энэ цаг дуунууд нь зохиогдсон байсан. Яг хөө мэдээж та бол одоо энэ дууны гол дүр байгаа даахгүй бүтээлцэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ оролцооныхоо үднээс л ярихад байна. Тийм. Сайхан ээжийн тухай дуу. Ижийн тэгтээ байхгүй хүний дуу. Сэтгэлд нь үрд мөнхөрсөн хүний одоо хүмүүстэй илүү ойрхон байх болов уу гэж би зүгээр боддог. Дууг зохиосон Мөнхболд ах маань ерөнхийдөө ээжтэй зориулж зохиосон юм байна лээ. Баян өндөр гэдэг дуу маань байгаа. Баян өндөр дууг бол ноён Күйс ах маань аавда зориулж зохиосон. Тэгэхээр энэ цомогт маань энэ хоёр уран бүтээл хоёр зохиогчийн маань үндсэндээ аав ээжтэй гаргасан тэр зориулсан тэр сэтгэлийн соврог цагаан соврог болж байна. Таардаг. Бас энэ дуунтай холбоотой нэг хэд хэдэн сонирж явахтай зүгээр юм юмнууд байна. 22 онд тоглолтоо хийсэн. Тоглолтын дээр мэдээж энэ дугдуулсан. Ээж аав маань одоо амьд сэрүүн сайхан байж байна. Тэгээ тоглолтын дээр өөдөөс ингээ хараа сууж яхад би нөгөө юу яадаг бадаг байдیں۔ Нөгөө үхсэн одоо байхгүй гэдэг бадгаар өнгөрсөн цаг дээр тоглодог байхгүй юу. Тэгээ би бодож байгаад бэлтгэл дээрээ тийм нөгөө өнгөрсөн одоо цаг дээр дуулаадсан байхгүй юу. Тэгсэн чинь манай хөгжмийн зохиолч ах манай Блок Күйс ах болоо нэг нь надад ганцхан л өгсөн. Хэрвээ чи ингэ дуулах гэж байгаа бол ер нь баг битгий дуулаарай гэдэг маягийн хэлэхгүй юу. Тэгт яг тэгж хэлээгүй л дээ. Санаа нь бол энэ уран бүтээлийг чи яг тэр бичигдснээр нь л хүмүүс хүрэхгүй бол чам зориул чиний ээж ч юм уу зориулж зохиосон дуу биш. Яг гоо би тэр ээж аавдаа ингэ зориулж байгаа ч гэсэн эн чинь цаа хэллээ шүү дээ. Сэтгэлд нь дүр нь мөнхөрсөн. Үнэр нь одоо тэр дууны үгэн дээр байгаа. Үүрт шингэсэн, үнэр нь шингэсэн. Тэр олон мянган хүмүүст энэ дуу хүрэх ёстой. Тэрэнд л зориулсан. Тэгэхэд чи энэ дууг тэр утгыг нь говьлаад одоо цаг дээр дуулахаар яах юм. Яаж энэ уран бүтээл өрх юм гэдэг санааг хэлсэн байхгүй. Тэгэл би тоглолтын дээр яалтчгүй тэр хэвээр нь дуулахаас аргагүй болсон. Тэгээд одоо бодоход үнэхээр тэр зүгэл байсан юм байна лээ. Тэгээд энэ мэтчлэн одоо буруу ташаа өөрийнхөө байх ч юм уу ийм алтаанууд залуу хүний бас боддог юм байна. Яг хөө тэр нь нөгөө өөрийнхөө л ээж аавыг амьд байж байхад өдөөс нь ингээд харна гэдэг хэтэрхий тууширсан бодол байсан байна. Нөгөөтэйгүр уучлаарай. Болон нөгөөтэйгүр юуг цагаан сургууль дээр очиж юу хийсэн? Дүрсийг нь хийсэн. Тэгээд магадгүй хүмүүс ирвэ харах юм бол яг тэр нэг ижигээ хайгаад байгаа илэрхийлэмж гаргахыг хичээсэн. Ингээд гүүж те гэд нэг дүрн ингээд үзэгдэх шиг болж байгаа. Тэг манай нөгөө видео авсан манай найз маань яг энэ зохиомжийг олсон Мөнхбодгийн найз маань. Ингээд магадгүй зэрэглэн донд хүн гинт ижигээ зүүдэнтэй ч юм уу гинт хараад зүүдлээс ирдэг. Эсвэл ингээд зэрвс хүн ингээд адилхан хүн харангууд хүн ингээд ижигээ ч юм аавгаа ч юм уу хамгийн хайртай хүн хардаг. Яг чи тэрийг л харсан гэж бод. Тэгээ тэрнийхөө хойноос ингээд хайгаад гүүж байгаа. Тэгээ ингээд гүүж явж байгаа цагаан сургачаад ингээд тэгшгэн тал явж байгаад ингээд доошо ангал болоод унж байгаа шүү дээ. Тэнд очиод ингээд тулж байгаа. Яг тэр мэдэр дорооноор ингээд дагаж явж байгаа юмдаа харуулахыг хичээсэн. Магадгүй үзээд ойлгоогүй эсвэл үзег хүмүүс байвал одоо дүрс бичлэгээс хараарай гэж зөвлөх байна. Бас нэг юм сая Америкт Канадад явж байхад бидний хөтөлбөрт ингээд үндсэндээ тодорхойлцсон явж байгаа шүү дээ. Ийм юм дуунуудад дуулна гэдэг. Ижидөө бол яг үндэ хөтөлбөр дууны хөтөлбөрт байгаагүй.
Тэгээд ин хэрд маань дуулаад тоглолтын ихэнх дуулаад ингээ байж исэн чи би хойно ингээ зогсчихсэн чинь нэг хүн ирсэн ээ. Та эдийн хөтөлбөрийг харсан ижиг дуучин байхгүй байсан энэ дуу дуулах боломж байна уу? Дуулаад өгөөч гэдэхгүй юу? Тэг гэнт тэр үед одоо яг зөв хүмүүсийн тэр биднийг сонсгоод ирсэн тэр уур амьсгалыг бодох юм бол тэр дуу яг зөвхөмжгүй юм шиг санагдаад бид нар оруулаагүй байхгүй юу? Гоё ингээд нутгаа санцсан юм байж хатан заавал нэг гониглуулах гад яах вэ? Үндсэндээ гэж бодож байгаа байхгүй юу? Тэгсэн чинь гинт тэр үед тэр олон хотуудын тоглолтын донд ямар ч тийм юм ирээгүйсэн. Тэгэхэд ганцхан тэр хүн бодол илэрхийлж байгаа байхгүй. Тэнгүүд нэг ч ихсэн хүн энэ дууг бас сонсохыг хүсэж байхад яг олон удаа тэгсэн бол бас өөр хэрэгтэй юм. Тэгэхэд нэг хүн эндээс ингээд ийм санал хэлж яхад бас дуугаа өөрөө заагаад ингээд хэлж яхад би бас энийг бодолцож үзэх хэрэгтэй байна гэх тэр үед бодоод тэгээд хүсэлтийг ёсоор болгосон. Тэгээд тайзан дээрээс энэ нэг хүн одоо нэрийн сайн мэдэхгүй ингээ энэ дууг инглээ. Тэгээд танд энэ дууг зориулаад та бас магадгүй ичигээ ч юм уу бодоод санаад дууг сонсохыг хүссэн байж магадгүй. Тэгээд таны хүсэлтийг ёсоор болгож энэ дууг дуулаа гэдээ дуулсан. Сайхан хүлээж авсан. Тэгэхээр энэ дуу маань бас сайхан байдгийн байна л гэж ойлгож байна. Тэгтээ яг нөгөө нэг сонсогч бол яг өөрийнхөө нөгөө нэг магадгүй зөвхөн ижи дууг сонсох гэж очсон ч байж магадгүй. Тий. Тэр гоё хүсэлтийг хүндэлсэн байна. Тий. Ер нь ямар үед яг өөртөө ихтэй мэдрэмж авдаг вэ? Тайзан дээр байх та. Яг тэр дуулж гарч байна. Тэр л угаасаа бидний цаг хугацаа шүү дээ. Тий. Тэнд л байх гэж одоо энэ замыг сонгосон. Тий. Тэгээ тэнд өөрөөр байхгүй, тэнд ирч хүчтэй байхгүй бол тэгэл хийж биш. Тийм ээ тий. Зорилгынхаа эсрэг яваад байна гэсэн үг юм шүү дээ. Нийгмээс ингээд одоо ингээ харахад яг хоо бидний одоо нийгэм янз бүр л байна. Одоо сошиал орохоор бүр айхын юу болоод байна гэдэг. Тэгээ ингээ гараа харахаар бас гайгүй айхын. Эндээс энэ дундаас яг өөрт чинь яг харагддаг зүйл байдаг. Одоо эмзэглэж харагддаг. Хүмүүс маань ингээд байгаа юм болоо да, ингэж болдгүй юм болоо да гэсэн бодол төрдөг. Яг мэдээ зөндөө байлгүй. Тий. Гэхдээ нэг айхтар одоо лайв хийгээл. Пост хичээл. Стресст байдаг шүү дээ. Яг учиргүй тэгж одоогоор тэгж илэрхийлсэн юм алга. Тэгэх чинь нэг шаардлагагүй дээ. Тэгээд бидний өмнөөс хангалттай лайв хийж байгаа, пост хийж байгаа 40 хүмүүс байна. Бид нар уран бүтээлэл хийх хэрэгтэй. Хэрвээ тэр илэрхийлэмж байвал тэрийг уран бүтээлтэй л гаргах хэрэгтэй. Яг би нэг өөрөө чинь Найрсаг Улаанбаатар гэдэг дуу байгаа шүү дээ. Тэрнийг би бодохдоо нэрнээс нь ахуулаад ингэж бодсон. Бид нар чи цөөхөн штэ. Монголчууд цөөхөн. Бид нар ингээ бие биендээ буруу зүрүү одоо ойлголцоод, үл ойлголцоод магадгүй одоо замын хөдөлгөөнд оролцохдоо хэрэлдэх ч юм уу янз бүрийн зүйл болдог. Тэр болгон дээр бид нар ингээ стресстэй байх албагүй болоо да. Бид нэг богинохон тэр цаг хугацаанд л бие биендээ гоё илдэг, найрсаг байж болдгүй болоо да л гэсэн бодол төрсэй. Ер нь бид нар хэр найрсаг одоо ард түмэн шиг санагддаг вэ? Ер нь өөртөө чинь. Ер нь найрсаг шүү дээ. Тэгээ одоо яг нэг цаг хугацаанд л төр зур одоо найрсаг бус байгаа байж болно. Гэхдээ эргээд энэ бүхэн арилна гэж боддог. Арилах ёстой, арилгах хэрэгтэй. Тэрний тулд бид нэр тэр тусмаа илүү найрсаг байх хэрэгтэй. Тэгээ яг найрсаг Улаанбаатар дуутай холбоотой сая чиний ярьж байгаа энэ санааг би бас яг тайзан дээрээс хэлдэг. Зарим тохиолдолд. Энэ сайхан Найрсаг хотын иргэд одоо сонсогч та нартаа энэ Найрсаг Улаанбаатар дуугаа дуулъя. Та бүхэн маань одоо гоё хүлээж аваарай гэдэг ч юм уу. Яг тэр гоё эерэг байгаарай, найрсаг байгаарай гэдэг уг санааг цагаараа хэлээд байгаа юм. Яг санаа чиний хэлдэг төгжрийн дунд жохон зай гаргаад ингэчтэй нэг жохон хөлцөнгөө байчих, жохон ээлдэг байчих гэдэг санааг амьдаа тэгж хэлээд. Тэг шууд одоо тэгж тэр болгонд сонсснороо тэг задлаад хэлэхгүй шүү дээ. Ерөнхийдөө санаа нь бол тий. Найрсаг хотын иргэд одоо гэдэг ч юм уу тий. Найрсаг хотын залуучуудаа гэдэг ч юм ингээд энэ сайхан найрсаг гэдэг дуугаа. Тэр л яа зориулахад гоё байна гэдэг ч юм уу тий. Тэг яг л тийм л мэдрэмж төрдөг. Энэ дуун дээр гарч байгаа шиг Улаанбаатар маань сайхан найрсаг байгаасай. Гоё залуусын энэ төр болцоо тий. Зөөлөн цас дээрээ сая бударсаар зөвхөн чивэд дээр очирсан юм шиг. Яг тэр нэг ингээл гоё
хотын гудамжаар хоёр залуус маань ямар ч одоо бухимдах зүйлгүйгээр тэр хоёрын болцоонд ямар ч бухимдал цаад болох эсгүйгээр ийм гоё хот байгаасаа л гэж боддог. Гоё те. Зүрх сэтгэлийн боловсролыг ер нь юу гэж боддог вэ? Энэ хэр чухал юм бэ? Бид нар одоо сүүлээс л яг сэтгэлийн боловсрол гэж байна. Ар гэрийн одоо академик боловсролоос л гэр бүлийн боловсрол амар чухал юм байна. Энийг насан туршдаа хэрэгжилж байна гэж байгаа байхгүй. Ментал дээр ер нь Баатар ямар үзэл бодолтой байдэ? Би ер нь яг л тэгж боддог. Одоо би одоо ганц л сургууль төгссөн. Ганц л бакалаврын дипломтой. Олон сургууль цаашаа сурах ингээд тгий гэсэн нэг хүсэл байдгүй. Яг өөрийгөө хөгжүүлээ сургуульд явж болно. Олон юу байх шиг байна. Тэглээгээд ном сураад хүнтэй харьцахтаа хүнд гаргаж байгаа тэр юугаа нэг юм буруу болгочвол тэр олон сургууль соёл төгссөний ямар ч юу гарахгүй байх. Яг гоо тийм хүмүүс байдаг л гэдгийг санаа хэлэх гээд байна л да. Олон сургууль одоо төгссөн хэрнээ хүн биш хүмүүс зөндөө байна гэж одоо яриад байна шүү. Яриад байна шүү. Гэсэн хэрнээ одоо ганцч бакалавргүй дипломгүй хэрнээ хүн зөндөө байна. Суур хүмүүжил яг тэрний одоо төлхөр нь баг. Яг л тэнд одоо яаж багтаа яаж өссөв, ямар хайр халамж аав, юу аав ээжинд үлгэрлэж дуурайж сургав, ер нь ямар хуу орчинд өссөв яав юу гэдгээс л бүх юм хамаарч байгаа шиг л байна шүү дээ. Тэнд тэгэхээр тэр хүүхдэд багтна өгж байгаа тэр боловсрол одоо их чухал байх шиг байна. Гэр бүлээсээ орчин тойрноосоо яг тэр зөв хандлагыг олж аваад байна. Тий гэж хэлэх гэж байна. Тий. Гэхдээ яг хөө надаас битээ юм асуугаараа би одоо тийм ээ. Хоёлоо заавал ингээ хүндрээд тахал байхгүй шүү дээ. Баатар одоо уртын дуучин гэдэг ангийг ер нь яагаад сонгоод орчив? Одоо эстрад, pop, opera ч юм уу дуучин болыг гэвэл эн чинь дотроо зөндөө олон ангиуд байна шүү дээ. Ер нь уртын дуутай хаанаас холбогдов? Дээрээс хэлчихэл одоо. Дээд тэнгэрээс. Дээрээс хэлчихэл одоо нэлээ сөрхий болох байх. Манай жүжигчин цоом ах дандаа энэ тухай ярьдаг. Одоо зөндөөч одоо хөтөл дээрээс нь сонсч байсан хүмүүс зөндөө байгаа. Би бол янжин лам одоо янжаагч гэж ярьдаг байхгүй. Цоом ах. Би бол янжаагчийн одоо ингээд юугаар одоо томилгоогоор ч гэх юм уу ингээд энэ ингээд байж байгаа маа энэ төр ярьдаг байхгүй. Тэр хүний зүгээр л өөртөө өгж байгаа ташуур байхгүй юу. Тэгээс тэр байдаг хэсгийг би хин ч нотолж мэдчих чадахгүй шүү дээ. Янжаагч нь томилгоогоор гэсэн. Янжаагч маань ер нь ингээд урлагийн хүмүүс бидрийг нэг ийм байлгадаг юм шиг байна. Ингэдэг юм шиг байна. Ингээд тэрээс дандаа тайзан дээрээс болон одоо тайзны ард байхдаа дандаа бидэрт ярьдаг байхгүй. Тэрэн шиг би зүгээр бодохдоо яг дуучин болно гэд бодож л байсан. Тэгвэл уртын дуу, оперын анги, төрөл жанрыг юугэнч сонгож мэдэхгүй байсан. Одоо яг үндэ гентэл 11 жилээр төгссөн. 11-р ангиад төгсдөг жил за соёл урлагийн сургуульд орно л гэж нэг юм бодолтой л байснаас биш яг ямар анги гэдэг мэдэхгүй байж исэн чинь нэг шалгалт өгөхөөс нэг баг 2-3 сарын өмнө гинт уртын дуу сонирхоод гисэн. Би тэрийг одоо хүртэл яг сайн мэддэггүй яг үндэ. Нэрнгээсээ. Юунаас тэрнээс яг тий шалтгаанаа сайн мэдэхгүй байна. Тэрнээс өмнө уртын дууг болвол юу өөрийгөө дуулна чиний төсөөлдөгч байсан. Энэ бол удам дамжсан одоо эмээ өвгөөс өвлж авсан ер нь юм цаанаасаа төрсэн хүн дуулах хэрэгтэй гэж боддог байсан байхгүй юу? Тийм ойлголтыг л авцсан байсан. Нор банзд гэдэг агуу хүн шиг ийм цаг үе одоо ингэсэн хүн төрөөд ингээд дуулдаг юм байна. Тэрнээс биш нэг биенээс гинт дуулыг дуулцдаггүй гэдэг ч юм уу тийм ойлголт байсан байхгүй. Тэгээ ерөөсө тэр талаар урд нь дуулж гэж боддгоо дуусч бараг сонсож байгаагүй байжсэн. Гинт тэр урлагийн сургууль шалгалт өгнө гэж ийснаас цаг үедээ сонирхоод эхэлсэн. Тэгээд тэгэнгүүтээ гинт уртын дууны дугууланд яваад орсон. Орхон аймгийн одоо тэр хүүхдийн төлөө төвийн дээр гэдэг. Тийм юм дээр. Эрдэнэтэд гэсэн үг. Тийм дугуулан дээр яваад очсон байдаг. Тэгээд энэ мэдхгүй тэгээд одоо цоомахын хэлдгээр янжаагч намайг тийшээ аваачаад хөтөлцсөн. Болоод гэж зүгээр одоо зүгээр тийм юм баярлалаа юм шиг тий. Зүгээр хөгжинтэй байдлаар хэлэхэд. Яг л тэгж боддог. Хөгжим бүжийн коллежийг төгссөн гэж байна шүү дээ. Тий. Ер нь хөгжим бүжийн коллежийн яг онцлог юу байна вэ? Одоо
Улаанбаатар хотод маань хөгжим мужийн коллеж, соёл урлагийн их сургууль, за CT, зохиомж гэдэг. За энэ Монголын үндэсний их сургууль ч гэсэн одоо дуулаач анги техникуудтай байна. Энэ дээрээс нэг хөгжим мужийн коллеж бас нэг онцлог байдсан юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Байна. Энэ одоо энэ зах зээлд ажиллаж байгаа уран бүтээлчдээс харахад нэг юм анзаардаг. Ер нь өөрөө ч хувьд яг сургуулийн ч онцлог юу байдаг байсан юм шиг санагддаг байна. Ерөөсөө л тэр хүүхдэд багаас нь хөгжмийн боловсрол олгож байгаа тэр гол давуу тал байгаа шүү дээ. Тэгээд яг ингээд дотор нь оронгууд хаан ч утсан хөгжим хишгэлж яадаг. Сонгодогч бай, үндэсний ч бай хөгжим ингээд хишгэлээд хүүхд ч бай томчууд нь ч бай ингээд бэлтээ байж яадаг. Тэг яг л тэр урлагийн мэдрэмж тэр урлагийн боловсролыг авах газар. Тэгэд энэ сургуульд орж юу яасан да үнэхээр их бахархаж баярлж авдаг. Яг гоо дуулаачийн мэрэгжил эзэмсэн ч гэсэн би хөгжмийн маш их олон найзуудтай. Тэр хэрээрээ хөгжимд илүү дуртай болсон. Одоо ч хэвээрээ байгаа. Өчтөрхөн хүртэл хөгжмийн найзуудынхаа тоглолтыг үзсэн. Ер нь л байнга үзхийг хичээдэг. Сонгодог хөгжим, том хэлбэрийн хөгжмийн бүтээлүүдийг сонсохыг хичээдэг. Тэгээ яг одоо түрүүний нэг урлагийн юуны хүүхдийн багын гэр бүлийн боловсрал гэдэг шиг хүүхдүүдэд за хүүхдүүд ч байхдаа зүгээр ер нь хүн тэр хөгжмийн боловсрал бас их нөлөөтэй гэж боддог тэр хүмүүжилт. Тэр бүх тухайн бүтээлийг сонсоод ямар юм илэрхийлэмж ирж ийн өөрөө мэдрээд хөгжим зохиолч юу бас илэрхийлэх хичээсэн байна. Тэрийг бас уншиж танилцаад өөртөө дүгнэлт хийгээд яг тайзан дээр тоглогдож явах үед зохиолчийн мэдрэмж, өөрийн мэдрэмжийг хослуулж зохиолчийн мэдрэмж санаа ирж ийн үгүй эсвэл би шал өөр мэдрэмж авч ийн үгүй ч юм уу те энэ болгоорыг мэдрээд тэгэл нэг хүчрүүгөө зүгээр дуусан гут нь алга ташихтаа биш. Тэр яг тэр тоглож явах үед нь эн чинь ийм бүтээл ингэсэн тэгсэн гэдэг мэдрээд англиад ойлгоод тэр боловсролыг бас авах нь чухал. Заавал урлагийн хүн биш. Жирийн хүн тэр боловсролыг эзэмсэн байх хэрэгтэй байгаад байгаа. Энэ бол бидэрт байх хэрэгтэй зүйл байна. Тийм. Тэгжвэж хүн одоо бид нар илүү хот маань илүү найрсаг болно. Найрсаг болох юм үндэс чи ер нь бараг тэр. Тодорхой урлаг уран сайхан бидний сэтгэлийг зөөллөөд дээ шүү. Зөөл тий. Баатар тэгэхээр ер нь дуучнаасаа гадна бас сайн сонсогч байж таарч шүү дээ, тий. Наа тодорхой хэмжээнд. Тий. Тэгээ хүүхэд насанд ч юм уу эсвэл одоо яг нуран бүтээл чиглэлээр өөрийгөө бэлдээд өөрийгөө сайжруулах явж штэ. Тэр үед одоо юм хүүхэд насанд үгүй зөв ер нь одоо Баатарт одоо яг өсвөр наснд ч юм уу яг нөлөөлж уран бүтээлж байдаг. Том нөлөөлөгч. За яг уу яг үндэ түр хэллээ шүү дээ. Дуурийн анги, уртын дууны анги, эстрадын анги ямар юмд орохоч мэдэхгүй. Тэгтэл нэг дуучин болно гэдэг юм хүсэл байх нь байсан. Яг тэр цаг хугацаа бидний энэ хүүхэд байх үед үнэхээр жавхлан одоо гэдэг одоо том одоо төлөөлөл дуучин тийш тань байлаа тий. Яг энийг бол энэ дуучныг бол сонсдог байсан. Мэдээж камертон тэгээд болд одоо ах маань яг уран бүтээлээ салгаад ганцаараа хийгээд эхэлж исэн цаг хугацаа байна. Тэгээд ерөнхийдөө болд ахыг сонсдог. Тэгээд саялаа жавхлан гэдэг ч юм. Ингээл нэг тоот байдаг. Яг тийм баг багтаа нэх амир одоо сонсоод ингээ тэгээд одооний энэ залуу бидрээс одоо дүүнэр уран бүтээлчд гэдэг ч юм уусад бол айл хэзээний гадны уран бүтээлчийг судлаад сонирхоод одоо бүх үйлдэл бүх уран бүтээлийн судлаад ингээд бүр ингээд мэддэг болцсон байна. Надад бол яг үндэ тийм байгаагүй. Тийм зүгээр л яг ингээл нийт хүмүүсийн юугаар ийм дуучин энэ гэдэг. Манай инх хэрдэн найз маань дуучин хэрдэн найз маань тэгэхэд харин яг саний миний хэлдгээр YouTube суурьтай гэж өөрийгөө ярьдаг. YouTube бол миний багш юм аа гэдэг. Одоо чинь яг ярилцлаганд бүтээр хамт хооронгууд. За багш маань одоо энэ тэр маань энэ тэр гэнэнгууд. Баатар маань бол одоо сургууль ийм төгссөн. Би ч одоо ерөөсөө YouTube багштай. YouTube энэ тэр гэж ярьдаг байхгүй тий. Тэр цаадах чинь бол яг юу гэх юм энэ хэрдэн одоо болон зөндөө олон дуучдаг гэж байгаа. Яг YouTube-ээр гадны уран бүтээлчийг сонсоод ингээд ингэсэн байдаг. Тэгэхээр тэднэрт бол гадны уран бүтээлч тийм дуучдаас ингэсэн тэгсэн гэдэг юм баг. Би бол зүгээр л ингээд явж байгаа л. Одоо харин сүүлд л нэлийн хүмүүсийг сонсож тий яаж чинь суралцж байна. Өөрөө тэгэхээр их 50 хүн байна. Ер нь
Тий. 90 50. Ихтэй задгарах үе байна. Байлгаа тий. Хүн болгонд л байгаа шүү дээ. Үргэлж гоё 50 байх боломжгүй. Үндэсний урлагийн их театрт одоо дуучнаар төгсөөд ажилд орсон гэж байна шүү дээ. Энэ бол бас их хүний амьдралдаа авч болох гой мэдрэмжүүдийн нэг байсан баха. Ер нь хэрэг сүрдэлт одоо бишрэлт авч ив. Эсвэл хэрэг хөөр төрж ив. Одоо оюутан байхад тийшэл орно гэдэг хүсэл байлаа. Ер нь тэгээд манай үндэсний одоо чиглэлээр сурж байгаа дуучин болон хөгжимчин бүжигчдийн хувьд хүсэл мөрөөдлийн газар бол яг тэр байдаг. Тэгээд тийшээ орсон. Тэгээ мэдэхгүй хүн чинь тийш оронгуудаа сонь дарагдцсан шүү дээ. Юу н тэр том сүр тэр олон уран бүтээлчдийн одоо юу гэдгийг юм дарагдцсан. Яг үндэ би бол. Тэгвэл тэр нь одоо зарим сонсож байгаа хүмүүсд тэр үнэхээр тийм амар газар уу гэж бодож иж магадгүй. Эсвэл одоо баг өөрийн чинь буруу юм биш үү гэж бас бодож иж магадгүй. Тэр сүр хүчийг ингээд сөрөөд ч юм уу те өөрийнхөө бас тэр байдлыг илэрхийлж болох байсан боловч би ерөөсө тэгч чадаагүй. Уг нь бол төгсөөд та ингэн тэгнэ гэсэн бөөн эсвэл ирмэлзэл дүүрэн юм байсан боловч тэнд ороод яг хүндээ дарагдсан. Тэр хэрээрээ манад үнэхээр тийм сайн чадварлаг уран бүтээлч үнэхээр байдаг. Тэр сүр хүчил үнэхээр байгаа. Одоо ч байсаар байгаа. Олон сайхан ах эгч нартайгаа зэрэгцэж хамт ажиллаж үнэхээр сайхан зүйлийг мэдэрч явсан. Тий. Хүн тэндээс амар их зүйл сурдаг. Тэглгүй яхав. Одоо манай үндэсний урлаг байна. За язгуур урлаг байна. За хөөми, морин уртын доо гэх мэтлэн бид нар энүүгээр нь л ингээд ойлгоол ингээд хажих гадах шиг байна. Гэхдээ энэний яг үнц нь бидэрт хэр чухал юм бэ? Энэ яг бидрийг яг Монгол гэж одоо нэгсэндээ тархлаад байна гэж хүмүүс ингээд хэлээл ах шиг байна. Гэхдээ энэ бас илүү цаашаа ойлголт гүнзгийрүүлмээр санагдаад байгаа байхгүй надад. Уу яг гоо тэгэд энэ байхгүй бол тэгэл зүгээр л нэг энэ олон тэрбум хүний л нэг 0.1% байдیں۔ Тэгэл хэсгэл бол таарна шүү дээ. Одоо зүгээр саяны ойрхон жишээгээл гадаадад явж байгаа. Тэгэхээр бид ч дандаа л хятадл гэж асууж таарах юм те. Тэгээ тэр үед чинь л хүн болгонд бараг Чингис Мингис энэ төр гэл ярьдаг баг. Тэрнийхээ оронд эсрэгээрээ сайхан нэг дуулаад үзүүлдэг ч юм уу. Хөөмийн зах зух байдаг бол хөмөлөд үзүүлдэг ч юм уу. Энэ л хэрэг бидний л тэгэл одоо юу шүү дээ. Ялгарамж шүү дээ. Тийм байна. Яг урлагийн өмнө дээрээ л зүгээр ярихад одоо бусад хүмүүс яаж тийм хоёул ерөөсөө зөв буруугийн талаар яриаггүй шүү. Зүгээр л мэдрэмж тий хувь хүний баатар гэдэг хүний өнцгийг л асууж байгаа шүү би. Түүнээс одоо нөгөө нэг за ингүүл тэгчих болов ингүүл ингэчих болов гэсэн үүднээс би асуугаагүй шүү. За хувь хүний л тэр мэдрэмжийг л асууж байгаа юм. За тэгээд зөндөө олон зүйлийн тухай ярилцах шиг боллоо. Хоёулаа бас ярилцлага подкаст энд түргээд өндөрлүүлээ гэж бодож байна. Тэгээ хоёулангийн сонсож байгаа, үзэж байгаа хүмүүстээ зориулаад ганцхан дуудуулаад өгөө шүү дээ. За ямар тоо? Ямар ч хийж болно шүү дээ. За тэгээд олон адуутай хүн бас алигаа онохоо мэдхээр өчтдөг гэдэг тэгдэж шүү дээ. Тий. Олон адуутай хүн алигаа онохоо олон хонтой хүн алигаа гаргахаа мэдхээр өчтдөг. Гарах хонол яг ингээд юу гэхээр бас яг юу яагаад гэдэг байдیں۔ Хөрөнгөний жороо гэдэг сайхан дуугүй. Тэг энэ дуг аялитгөө. За тэгээ. Хөрөнгөний жороо
다승 안에 안다슬라네 Юм түрүүнд сонсогчдынхаа үзэгчдийнхаа өмнөөс нэвтрүүлгийг маань зарим ирж подкастэнд маань зочноор өргөдөө орсон дуучин Баатар танд баярлалаа. Тэгээд гайхалтай аялал гайхалтай мэдрэмжийг сонслоо. Тэгээд нэг маань подкастыг маань сонсож байгаа хүмүүсийн гай сэтгэлийн жавар нь өргөсөн байх. Тэгээд цаашдынх нь бас уран бүтээл уран бүтээл замналт нь өндөр их амжилтыг хүсье. Гэлээ сайхан хуучлаа штэ тэгээд. Тий, цай байсан бол дахиад өшөө цаашаа явахаар байлаа. Тэгээд та бүгдийн ажилд бас өндөр амжилт хүсье. За тэгээд Хөхтөнгөр подкасттай хамтдаа байгаа үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгээд дуучин Баатартай хамтдаа бүтээлсэн Хөхтөнгөр подкастыг маань та бүхэн маань хүлээн аван сонслоо. Тэгээд бүх хүнд гоё агуу их хайрыг хүсье. Тэгээд энд хүргээд подкастаа өндөрлүүлж байна.